Цамцгаан уу? Налгачуудаа хайрдаггүй. Мэндшилгээ хүргэлцээ хамт олон маань ээлжид мэндшилгээгээ толилуулахаар Эрдмийн их хөргөө болсон Алтан годос одод голом цогцлбор сургуулийг зорин хөрөлцөн ирээд байна. Инхри бяцхан үрсийг минь Эрдмийн их аянд мордуулж өгсөн Ингүй ачид Баярмаа багштай баярлалаа хэмээн 2-3 ангийн хөөрхөн бяцхан шавнар болоод эцэг эхчүүдийн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилж багшийн баярыг хуваалцгаая. Сайн байна уу багшаа? Түр орж уулзаж болох уу? За мэндшилгийн хүргэлт маань үргэлжилсээр байна. Багшаа тэгээд багш бүрийн бахархлын 7 хоног инхүү эхлэж ажил мэргэжлэрэн гойсон ачид багш нарыг баярлуулсаар бид яг одоо 2-3 ангийн Баярмаа багшийг зориулж хөрөлцөн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүгдэд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын маань бас өнцөг булан бүрдэх ардын багш нар маань дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь баярын өдрөө тэмдэглэж байгаа. Энэ торгон мөчүүдэд манай мэндшилгээ хүргэлтийн хамт олноор дамжуулж танд гинтийн бэлэг ирсэн багшаа. Баярлалаа. За тэгээд хөөрхөн бяцхан шавнар болоод талархал илэрхийлэхийг хүссэн маш олон эцэг эхчүүдийн мэндшилгээний үхс бүхнийг дүүн өөртлөөд ирсэн учраас хоёулаа хэлэх үхс бүхнийг минь анхааралтай сайн сонсвол аль анги маань хизээний төгсөлтийн шавнар гинтийн бэлэг явуулва гэдэг нь тодорхой болох баха. Амьд бурхан байдаг гэвэл тэр нь багш минь та билээ. Ариун нутраас нь хишиг хөрцсөн азтай хүмүүс гэдэг нь бид билээ. Сан хүмүрэг босгоод ачийг тань хариуж болдог болвол саяыг босгоод ч багдах юм байна лээ багшаа. Самбар шохоо бүртийн сийлж бичиж байхдаа сайхан бохин руу хөтөлж байсан юм аа миний багш. Үзэг барьсан төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багангийн багштай баярлалаа. Балчирхан үрсэн бичиж сурлаа. Эрдмийн их аянд мордуулж инхри бяцхан үрсийг минь ухтан авч амьдралынхан дурсамжийг мөнхөлж өгсөн ачид багш танда талархлаа хэмээн хөөрхөн бяцхан шавнар болоод эцэг эхчүүдийн зүгээс илгээсэн маш гоё мэндшилгээг таньгээр уламжилж байгааг маань хүлээн авах уу багшаа. Баярын мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд Баярмаа багшаа эмч хүн болвол хүний биеийг ангаадаг. Багш хүн бол харин оюуныг ангаадаг. Барилгачин хүн байшин барьдаг. Багш хүн харин оюуныг сэлдэг. Тийм ч учраас Монгол түмэн багш хүнийг маш ихээр дээдэлдэг болов гэж бодож байна. Тэгээд хэдийн өглөө болгон уулздаг ч гэсэн хөөрхөн шавнартаа эцэг эхчүүдтэй хэлэх үг дэндүү их байгаа болов. Хоёулаа талархлын үгийг хуваалцъя. За ингээд Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулаад бас за мэргэжил нэгт багш нартаа болон за бидний ажлыг байнга дэмжиж байдаг эцэг эхчүүд за биднийг үргэлж хөгжөөж байдаг ангааж байдаг бяцхан шав нартаа энэ өдрийн халуун баярын мэндийг хүргэе. За тэгээд та бүгдийн минь эрдэм ном үргэлж өөдөө онц сурч одоо эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг багш нь бас хүсэж байна. Тэгээд багшийн хэлсэн захиасыг хүүхдүүд нь бас биелүүлээд эх орондоо эхийг бүтэх мундаг том охид хөвгүүд болох байхаа гэж бодож чинь. Тэгээд сайн багшийн гар дээр Монголын маргаашийн наран манддаг гэдэг сайхан үг байдаг. Эх орны ирээдүй тэр дундаа нарны гэрэлтэй налайх нутгийн хойч үеийг бэлдэж байгаа. Таныхаа соён гэгэрүүлэхийг хүссэн амжилт хүсье өгшөө сайхан баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа шүү.